Стенберлэг шин асуултаа тавь. Би за юуны өмнө сая ерөнхий прокурорын төрүүн хэлсэн үгийг Монгол орон даяар сонссон. Маш сайн мэдээ. Өнөө орой бүх телевизүүдээр гарах байх гэж бодож байна. Би телевизүүдийг бас энийг сурвалжж байгаа телевизүүдийг гаргаасаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл би ингэж ажиллана гэдгийг тунхагласан. Тэгээ энийг 468 прокурор харж байгаа. Бүх одоо хуулийн байгууллагын ажилтнууд харсан бахаа гэж бодож байна. За энэ ийм байна. Монгол улсын засгийн газрын 12-аас 16 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт прокурорын байгууллагын би ингээд хүний эрхийн чиг үүргийг шүүх шилжүүлэх гэдэг чинь одоо юу гэсэн үг? Гэтэл хуулийн дээр маань энэ одоо нөгөө биднээсийн ярьж байгаа эрүүгийн хэрэг шалган шилдэг хуулийн төслийн гүйцэл баримтлалын хэсэгт ингэж бичсэн байгаа байхгүй юу? Гэтэл одоо биднээсийн орж ирээд байгаа энэ хуулинд маань энэ хууль болон прокурорын тухай хуулинд мөн таны ярьснаар бол хамгийн гол үндсэн зорилгын нэг бол хүний эрхийг хамгаалах, өөрөөр чиг үүрэгч нь үлдэж байгаа гэж ойлголоо би. Энэ ч зөв. Тэгэхээр би энэ хоёрын зөрчилдөд байна уу, би эсвэл буруу ойлгоод байна. Энэ дээр бол яг ингэж бичсэн байна. Нэгдүгээр асуулт нь энэ. Хоёрдугаарх нь тэр хүмүүс яриалаа л да. Цалингийн асуудлаар. Энэ бол тухайн прокурорын ажилтны ч гэдэг юм цагдааг энэ биологийн болон нийгмийн хэрэгцээг хангах асуудал биш. Энэ бол тухайн хүмүүсийн төрийн тусгай ажилтнуудын энэ бие даасан хараа тус байдлыг хангах асуудлыг л ярьж байгаа гэсэн үг. Нэг хүчин зүйл болдгийнх нь хувьд. Тийм учраас миний хоёр дахь асуудал бол одоо би хууль зүйн сайдд хаяглах удаа одоо би бас өөрт чинь ч бас хаяг. Энэ шүүхийн ажилтан, прокурорын ажилтан, АТГ-гийн ажилтан гурвын цалингийн зөрүү хэд байдгийг яагаад энэ зөрүү юунаас болдгийг гэдгийг хууль зүйн үндэслэлийг хэлж өгнө гэсэн. Хоёрдугаар асуулт. Гуравдугаар асуулт нь хүний эрхийн зөрчлүүд ихэнх тохиолдолд хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд их гарч байна. Тэрээс 461-р анги дээр л яадаг юм биш. Тэн дээр бол тэгж нэг одоо бас автгаарцсан зүйл байхгүй. Энийг бол хүний эрхийн үндэсний комиссийн 14-р илтгэл, 13-р илтгэл хэлсэн байна. Энтэй холбогдуулаад прокурорын байгууллагын бие даасан хараа тус байдлыг ямар заалтуудаар энэ хуулинд яаж хангасан юм бэ гэдэг асуулт. Өөрөөр хэлбэл бие даасан байдал, хараа тус байдал гэдэг бол хоёр өөр тустай ойлголт. Манайхан нэг өгүүлбэр ингэж бичээл байгаа. Гэтэл бие даасан байгууллага нь институцтэй хамаардаг. Институцийнх нь бие даасан санхүүгийн болон бусад бүх бие даасан статусыг хангах асуудал, нөгөөх нь бол дотоод итгэл үнэмшилтэд хөтлөгдөж явдаг, тэрүүгээрээ гаргаж шийдвэр гаргадаг. Тэр хууль шүүхийн байгууллагын түүнээс прокурорын шийдвэр гаргах процессд нь гадны нөлөөгүй, хөндлөнгийн нөлөөгүй энийг хараа тус гэсэн утгаар нь оруулдаг. Тэгэхээр энэ талын заалтууд нь яаж орсон юм бэ гэсэн энэ дахиад нэг асуулт. Дээр нь эрүүгийн хэрэг шалган шийдвэрх тухай хуулийн төсөлд ийм заалт байгаа. Зүгээр би энэ бол ач холбогдол нь арифметиктай биш. За ямар ч гэсэн 26 үүрэгтэй, 26 эрхтэй, 3 үүрэгтэй байгаа. Би энэ За хариулъя. За дөрөвдүгээр. За хүний эрхийн холбоотой асуудлыг шүүх шилжүүллээ гэдэг ойлголт бол юу гэхтэй зэрэг хуучин хүний эрхэнд халдсан нэлээд олон ажиллагаануудыг явуулахдаа нэг хэсгийн шүүхээс нэг хэсгийн прокуророос зөвшөөрөл авч мөрдөн басагч явуулдаг байсан. Тэгэхээр энэ сүүлийн төслүүдээр бол үндсэн хуулинд заагдсан хүний үндсэн эрхүүдэд халдах тохиолдолд зөвхөн шүүхээс зөвшөөрөл авч байх. Прокурорт байсан энэ эрхүүдийг шүүх рүү шилжүүлсэн ийм одоо өөрчлөлтүүд орж ирж байгаа. Тэгээ энийг бол хэлээд байгаамаа. За хоёрдугаарт нь бол шүүх, прокурор, авилгалтай тэмцэх газар, цагдаа гэдэг одоо хэргийг шалган шийдвэрлэдэг энийг байгууллагууд. За дээр нь шүүхийн одоо шийдвэрийг хэрэгжүүлдэг. Энэ бол одоо зөвхөн цалин нь өөр биш. Эрх зүйн статус нь хүртэл өөр байгаа юм л да.
Тэгээ энийг бол би бодлогоо буруу гэж байнга хэлсээр ирсэн. Буруу. Адилхан хоёр мөрдөн байцаах байгууллагын нэгийн тэнгэрийн болгоо нөгөөдхийн тэгээд өөрөө тэгэл өөрийнхөө бор зүрхээр ажиллаж яадаг байгууллага маягтай ингээд тавьж байгаа нь угаасаа манайхны нэг авилгалтай тэмцэх гэж ингээд туйлшрахаараа аваачаад систем дотор бас ийм юм үүсгэл хайсан. Одоо бас шүүх прокурор хуулиас шүүхэн чухал гэж ингээд нэг туйлшрал явж байна. Тэр ийм бодлогын алдаа битгий гараасаа л гэж бодож байна. За хүний эрхийн зөрчлүүд хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд гараад байна. Тий. Энэ хараат бус бие даасан байдал гэдгээр хангагдах юм байна. Энэ юу гэж ойлгох вэ гэж. Тэгэхээр зэрэг хэрэг шалгаж байгаа мөрдөн байцаагч дээр, прокурорч дээр шийдвэр гаргаж байгаа шүүгч бол аль алин дээр энэ зарчим бол хуулийн үндсэн зарчим болж орж ирдэг. Тэгэхээр хараат бус гэдэг нь бол одоо бид ойлгодог л одоо зарчмууд да. Тэг хараат бус гэдэг бол одоо хэнээс томилогдсноос үл шалтгаалаад ямар байгууллагад ажиллаж байгаас үл шалтгаалаад тухайн хуулинд яаж бичсэн байна тэрний дагуу тэр хэргийг одоо шалгаж шийдвэрлэх одоо оногдох ялын өөх асуудал. Бие даасан гэдэг бол өөрөө шийдвэр гаргаад гаргасан шийдвэрийн хариуцлагыг өөрөө хүлээж байгаа. Тэгээ прокурорын байгууллагад бол нэг арай өөрмөс юу нь болвол дээд шатны прокурор нь доод шатны прокурорыг одоо шалгаж хүлээж аваад хүчингү болгодог. Тэгэхдээ энэ нь бол хуулийн хүрээнд өгж явах ёстой. Ийм л байдаг. За ер нь бол бид энэ шинжилгээ хуулиуд дотроо нэвтнэг хийж байгаа зүйлүүд бол шүүгч ба прокурорч ба мөрдөн байцаагч гадны нөлөөнд үл автах гэдэг зарчмыг юугаар хангах хөвгтэй зэрэг тэр процессын хуулинд байгаа тэр нөлөөллийн одоо хуудас таглах. Энэ хэргийг намайг шалгаж яхад тийм одоо дарга, тийм одоо хүн хуулиас гадуур ийм шаардлага тавьсан, ингэж хандсан гэдгийг заавал одоо нөлөөллийн хуудас бичих ёстой. Хэрвээ бичээгүй бол энэ хүн өөрөө хариуцлагад орж явах ёстой гэсэн нэг ийм юм орж ирж байгаа. Энэ бол одоо урд манай юунд байгаагүй хэрэгжиж бүрэн хэрэгжиж байгаагүй ийм зарчим юм аа. Энэ бол одоо хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулахад бол гол одоо хүчин зүйл болох болов уу гэж ингэж бид бодож байна. За эрүүгийн байцаа шийдэх хуульд бол хүмүүс одоо яг л таны хэлдгээр математикаар ирж ийн л дээ. 26 эрэгтэй мөртлөө 3% өргөтэй байна шүү энэ байгууллага чинь гэж. Тэгэхээр тэр эрүүгийн байцаа шийдэх ажиллагаа их хэрэг нээсэн үеэс нь эхлээд прокурор тэн дээр одоо хяналт тавиа явж гэн ийм байвна ингээд бичсэн бүх юм бол прокурорын үүрэг болж орж ирж байгаа. Тэгэхээр тэр бүхнийг тоочод бичих юм бол эргүүлээд нөгөө хуулийнхаа нэг хэсэг хийх ажлын бүгдийн үүрэг болгоо бичих. Ийм байдалтай. Тийм учраас ягаад үндсэн 3 үүрэг бичиж нөхдөд зэрэг нөгөө үндсэн хуулиар гол зарчмаар хүлээсэн 3 зарчмын үүрэг цаашаа ажиллагаануудын одоо дотор байдгийг нь бол ингэж одоо үүрэг болгож бичээгүй юм шүү гэдгийг бас. За баярлалаа. За. Дембэрэл гишүүн тодруулъя. Би ерөнхийд нь ойлголоо. Гэхдээ тэр хүний эрхийн чиг үүргийг шилжүүлэх гэдэг томьёолч нь нэг л буруу сонсогдоод байна л. Энэ хүний эрхийн чиг үүргийг шилжүүлдэг нь хүний эрхтэй холбоотой бүх чиг үүргийг прокуророос шүүгч шилжүүлчихнэ гэсэн тэгж утгаар ойлгох гэдэг байна л. Энэ яг нэгэн ингээд тэр юм дээр байж байгаа юм. Гэтэл энэ хуулийн дээр тэрнийг засаж хийсэн байх гэж би бодож. Нэгдүгээрт энэ талаасаа би нэг тодруулах. Хоёрдугаарт бол хүмүүс яриад байна л да зарим хүмүүс. Прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байж болохгүй гэж. Би бол байж байх ёстой гэж бодож. Хэрв прокурор хүний эрх болон энэ одоо хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын явцад тийм ээ. Тэгээд энэ тохиолдолд хүний эрхийг зөрчиж байгаа энэ үйлдэлүүдийг бие даасан хараат бусаар шалгая гэж бодвол өөртөө түүний дотор цагдаа шүүхийн ажилтнуудын хэргийн шүүдэг ийм албатай байх ёстой. Энэ талаас нь энийг За 81-р микрофон. Прокурорын орлогч. За баярлалаа. Тэгээд Дембэрэл гишүүний эхний асуултанд хариулахад засгийн газрын мөрийн хөтөлбөр болон төр бусад эрх зүйн баримт бичгүүдэд дурдсан зүйлийн агуулга нь хүний эрхийг хөндөж хязгаарласан аливаа шийдвэр гаргах прокурорын эрх мэдлийг шүүхийн хяналтанд шилжүүлэх тухай ийм томьёол байсан. Яг энэ агуулгаар прокурорын байгууллагын тухай эрүүгийн эрийг шийдвэрлэх тухай хууль шийдвэрлэгдсэн. Тухайлбал цагдан хорих, тасн сэргийлэх арга хэмжээ авах, бусад төрлийн одоо хүний эрхийг хязгаарласан эд хөрөнгийн хураан авах, битүүмжлэх гэх мэт энэ аливаа төрлийн ажиллагааг
прокурор дангаараа шийдэж ирсэн бол эсвэл мөрдөн байцаагч дангаараа шийдвэрлэж ирсэн бол энэ ажлыг шүүхийн хилцүүлгээр оруулж үндэстэй юу үндэсгүй юу гэдгийг хянаж шийдвэрлэдэг ийм байдалтай болгож байгаа. Харин прокурор хүний эрх зөрчигдөж үгүй юу гэдэгт хяналт тавих чиг үүргээсээ огт 81 дугаар микрофон нэмээд өгөөрэй. тэр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтай ажиллагаанд болон гүйцэтгэх ажил прокурор хяналт тавьж байгаа маань хуулийн дагуу ажиллагаа явагдаж гин үү? Хүний эрх зөрчигдөж гин үү гэдгийг хянаад хүний эрх зөрчигдсөн, хууль зөрчигдсөн байвал тэрийг арилгах, засуулах, тасан зогсоох энэ үүрэг хууль бүтэн бичээтэй байна. Хоёр дахь асуудлын хувьд бол прокурорын хараа тус байдлын баталгааг энэ хуулийн дээр улс төрийн эдийн засгийн халдашгүй байдлын баталгаа гэж тусгайлан зааж өгсөн. Дээрээс нь яг таны төрөний хэлдэг прокурорын чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба бол прокурор тэр яллах ажлаа хийхэд бусад байгууллага хөндлөнгийн ашиг сонирхол гаргаад хэрэг бүртгэл мөрдөн байсалтай ажиллагаагаа бүрэн гүйцэд явуулахгүй хууль зөрчиж явуулвал шалгах зорилгоор энэ ажлыг эсвэл гүйцээж хийх зорилгоор энэ ажлыг дэмжлэг үзүүлэх албаны тухай хуулийн зохицуулалт орж ирж байгаа. Энэ ер нь бусад улсын жишгийг харахад прокурор хараа тус байхын тулд цагдаагаас мөрдөх албанаас хараа тус байхын тулд мөрдөх албаа хууль зөрчгөөр шалгах эрх мэдэл зайлшгүй байдаг. Одоогийн хуулийн 195 дугаар зүйлд эрүүгийн байцаа шийдэх хуулийн 195 дугаар зүйл прокурорын мөрдөн шалгах ажиллагаа гэдэг угаасаа бичиж байгаа. Гэхдээ энэ нь ямар үндсэн хуулийн маргаа үүсгдэг вэхээр прокурор хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтай ажиллагаа хуулийн дагуу явагдсан уу, хэрэг бүртгэж мөрдөн байцаагч хууль зөрчсөн үгүй юу гэдгийг өөрөө шалгаад гэр жохирчоос мэдүүлэг аваад тайлбар аваад ингээд ажиллахаар нөгөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтай ажиллагаанд хяналт тавих биш, өөрөө хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтай ажиллагааг хэрэгжүүлэгч болоо өөрчдөг учраас энийг прокурор өөрийн үзмжээр өөрөө хийх биш, харин өөр хөндлөнгийн албан тушаалтнаар хийлгээд энэндээ хяналт тавих замаар нөгөө хяналтаа тавьж байгаа байгууллагынхаа ажлыг шалгасан шиг шалгаж өөрийнхөө ажлаа хийвэл хийсэн шиг хийхин тулд ийм зохицуулалт орсон байна. За баярлалаа.